үнэхээр гамшигтай байна. Энэ ковидын үеэс далимдуулаад энэний үнэ өсөлтөг мөнгө идэх хүмүүс нь эзэн хിവэрэл энэ та нар эндээ авах хэмжээ авах хэрэгтэй байна. Гуравдугаар тэр нисэх онгоцны асуудалтай. Яагаад бүх газар дайнаас дутаагаад байхад манайх Улаанбаатар Москвагийн нислэг нээж байгааг ерөөсөй ойлгохгүй байгаа. Яагаад Оросоос онгоцныхоо тэрэг бүтэн авах гэж гэрийн хилцэг хийгээд байгааг ерөөсөй ойлгохгүй байгаа. Тэг гэрийн хилцэгт нь яагаад Оросын төлөв шүүх асуудлыг шийдэх болоод байгаа. Энэ болгоныг одоо сайд байгаадаа асуучих. Үнэхээр ойлгохгүй байгаа байхгүй юу? Эсвүүцнээс надад байгаа хүү дотроос дайн болоод бүхэн дайжаад байхад бид нар яагаад гүйж ошнаалаад бид нар яагаад онгоцныхоо бодлыг авьяаш өгöd байгааг үнэхээр ойлгохгүй байгаа. Эндээ та хариулдаг гэж. За би замтай холбоотой манай замын газрын дараа хариулчих баха. Юуны олон улстай холбоотой Улаанбаатар төмөр зам дээр гараад байгаа энэ вагон тавихад хүн сурталтай асуудлаар хариулъя. За Улаанбаатар төмөр замын хувьд бол мэдээж одоо маш олон үйлчлүүлэгч нартай. Улаанбаатар төмөр зам жилд нэг хэрэглэгчтэйгээ 2 удаа уулзалт хийдэг тогтмол. За ийм гомдлыг бид одоо шийднэ. Ер нь Улаанбаатар төмөр зам дээр бол төр хувийн хвшлийн маш олон вагонууд явж байгаа. Өнөөдөр явж байгаа вагон бол ойролцоогоор 15,000 гаруй вагон Улаанбаатар төмөр зам дээр явж байна. Өөрөөр хэлбэл одоо манай авцамтай адилтгаж үзвэл үндсэндээ төгжрэлд орсон. Тэр энийг бол бид одоо гаднаас түрээсээр оруулж ирсэн одоо энэ вагонуудыг хугацаанд дуусгахлаар эсвэл засварын хугацаанд болцсон энэ вагонуудыг бол буцааж гаргаад дахиж оруулахгүй байх ийм одоо шийдвэр гаргасан. За дээр нь бол энэ вагон тавьж их асуудал бол ямар нэгэн хүнд сурталгүй иргэдэд үйлчлэх ёстой. Энэ дээр одоо би тодорхой арга хэмжээ аваад танд одоо бас хэлье. За Оросын улбаны улстай яагаад нислэгээ одоо бид нар сэргийлж байгаа юм бэ гэж. Урд нь 22 он ковидос өмнө бол бид Москва, Берлин гээд нислэг үлддэг байсан. Тэгээд ер нь бол тэрээс хойш 24 одоо өнөөдөр хүртэл ямар нэгэн одоо нислэгээ сэргээгээгүй байна. Оросын талаас бол сая манай төрийн тэргүүнийг айлчлахад энэ нислэгээ сэргээе гэдэг ийм асуудлыг тавьсан. За нөгөө талаараа бол бид хоёрхан өрштэй. Нэг тал руу өдөрт 21 нислэг үлдэж байна. 7 хоногт. Өдөрт 3-4 нислэг гэсэн үг шүү дээ. Оросын улбаны жишээлбэл Москва, Улаанбаатарын хооронд ямар нислэг байхгүй байна. Өнөөдөр бид бол бас төмөр замаараа энэ улстай холбоотой. Энэ бол